Today thank you for accepting our invitation and Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ярилцах боломж олгосонд баярлалаа доктор Осама. At the national level, the Billion Trees Initiative is currently being implemented in Mongolia. Тэгэхээр Монгол улс үндэсний хэмжээнд тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Харин Сауди Арабын хаан тус 10 тэрбум мод тарих зорилт дэвшүүлсэн. Look at the Saudi Arabia's policies and the efforts to combat desertification. Сауди Арабын сүлжилттэй тэмцэх бодлого үйл ажиллагааг харахад нэгдсэн зохион байгуулалттай уялдаа холбоос сайтай хэрэгжиж байгаа нь ажиглагддаг. Таны бодлоор төлөвлөгөө бодлого амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ? Thank you very much for having me and I congratulate Mongolia for Ярилцлагад үрсэн танд баярлалаа. initiative. Мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачилсан Монгол улсад баяр хүргэе. Сауди Араб тугсаа залгамжлах хунтайж Ерхий сайд Мухаммед бин Салман бин Абдул Азиз Сауди ногоон санаачлагыг эхлүүлсэн. Our target is to Бид 10 тэрбум мод тарихтай дүүцхүйц буюу 40 сая га газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан. I think Юуны өмнө бид асуудлыг цогцоор нь авч үзсэн. we did in a comprehensive way. Манай улс 2018 онд батлагдсан байгаль орчны үндэсний стратегитэй. It was approved in 2018. Бид одоо байгаа мод зэрэг байгалийн нөөц, экосистемээ хамгаалахад онцгой анхаардаг. Environmental domain. Ингийн тулд байгаль орчны үндэсний хуулийг баталсан. We have national environmental law Дүүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 400 гаруй хувиар нэмэгдүүлсэн байна. areas. 2016 онд Сауди Арабын нийт нутаг дэвсгэрийн 4 орчим хувийг тусгай хамгаалалттай газар эзэлж байсан бол одоо 18% давсан. Cent or so in 2016. Энэ нь мод болон ургамлын бүрхөвчийг сэргээхэд ихээхэн дэмжлэг болсон. Kingdom areas. Манай улс хуурай уур амьсгалтай учраас орон нутгийн нөхцөлд дасан зохицсон унган мод ургамлыг ашигладаг. Also we Эдгээр нь өндөр температурт тэсвэртэй бөгөөд ургахтаач тун баг ус шаарддаг. dry. So we use Бид зөвхөн мод тарихаар хязгаарлагдаагүй. adaptive to local Заримдаа бут цөөг болон бусад төрлийн ургамлыг хослуулан тарьдаг бөгөөд бүгдээрээ нутгийн унган төрөл зүйл байдаг. to survive. Мөн мод ургамлын төрлийг тухайн бүс нутгийн байгалийн нөхцөл, экологийн онцлогт тохируулан сонгодог. Bushes. Сауди Араб нь Монголын нэгэн адил өргөн удам нутагтай. And also we match the type of the tree. Экологийн олон ялгаатай бүстэй учраас төрөл зүйлээ тухайн бүсийн экосистемд нийцүүлэх нь чухал. Very big like Mongolia. So there are different, Өөр нэг чухал зүйл нь бид нөхөн сэргээх боломжтой усны нөөцийг ашигладаг. with it. And also Тухайлбал, борооны ус хуримтлуулах арга хэрэглэж, хаягдл усыг цэвэршүүлж дахин ашигладаг. use rain harvesting. We use treated wastewater. Манай улс улаан тэнгис болон Персийн булан дагуух иргэн бүстэй. The Gulf. So we use seawater. Тиймээс тавстаа усанд ургах чадвартай мангрын ойг нөхөн сэргээхэд далайн ус ашигладаг. Coastal areas. Сауди Араб болон Монгол улс хоёулаа мод тарих томоохон зорилттой байна. Тэгэхээр мод тарих өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа та бүхний ойлгосон хамгийн чухал сургамж юу байсан бол Монголд хэрэгжүүлэх боломжтой сайн жишгээс хуваалцахгүй юу? As I told you, we need to have both protection. Төрөнд дурдсанчлан хамгийн гол нь хамгаалалт болон нөхөн сэргээлтийг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай. Didn't lose. 1 сая мод тарьчихад эргээд 100 мянга эсвэл бүр 1 сая модоо устгаад байж болохгүй. Also you have Тиймээс одоо байгаа мод ургамлаа хамгаалах нь нэн чухал. tree species. Мөн аль болох нутгийн унган төрөл зүйл эсвэл тухайн орны уур амьсгал, байгалийн нөхцөлд тохирсон мод тарих хэрэгтэй. Community is very important. Орон нутгийн иргэдийн оролцооч маш чухал. Involve the private sector. We have Манай улсын ажилд хувийн хөвшил болон иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулсан. important. Also we rely on Түүнчлэн тарьсан модоо урт хугацаанд арчилж, усны нөөцөд нэмэлт дарамт учруулахгүй тул нөхөн сэргээх боломжтой усны нөөцийг ашиглах нь чухал гэдгийг дахин тодтогмоор байна. put pressure on our Мөн хяналт шинжилгээ, хийхин зэрэгцээ, төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой хуваарлах шаардлагатай. make sure there is distribution. Энэ хүрээнд бид цөлжилттэй тэмцэх үндэсний төвийг байгуулсан. We have created the National Center to Combat Desertification. So this center Тус төв нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр мэрэгшин ажиллаж, эргэжилтийн явцыг хянах, техникийн дэмжлэг үзүүлэх, мод тарих бүхий л үйл ажиллагаанд мэрэгжлийн заавар, зөвлөмж өгөх үүрэгтэй. Сауди Араб цөлжилттэй тэмцэх хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлэх үед ямар бэрхшээл сорилт тулгарч байсан талаар сонирхолтой юу? Мэдээж эргээд ямар гол сургамжийг авсан бол?
طبعا okay, our biggest challenge Бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл бол Сауди Араби маш хуурай, уур амьсгалтай, усны нөөц хомс орон гэдэгт оршдог. we have to use Тиймээс ус бага шаардлагадаг нутгийн унган төрөл зүйлийг ашиглахын зэрэгцээ борооны ус, цэвэршүүлсэн хаягдл ус зэрэг боломжит их үүсвэрийг ашиглах шаардлагатай болсон. of course Одоогоос 20-30 жилийн өмнө хэрэгжүүлсэн зарим жижиг төсөлд there were some нутгийн унган бус төрөл зүйл ашиглаж байсан удаатай. local species Тэдгээр анхны төсөл төдийлөн амжилттай болоогүй. local species native species Үүнээс бид тухайн орон нутгийн нөхцөлд дасан зохицсон унган төрөл зүйлийг үргэлж сонгох ёстой гэсэн чухал сургамж авсан. very valuable lessons Өдгөө энэ туршлагаа Сауди ногоон санаачлагын хүрээнд хэрэгжүүлж байна. Байгаль орчныг өргөн хүрээнд нөхөн сэргээх хөтөлбөрүүдийг хэрхэн санхүүжүүлж байна вэ? Мөн нөхөн сэргээсэн газраа үргэлжлүүлээд арчилж хамгаалахад шаардлагатай урт хугацааны тогтвортой санхүүжилтийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ? when we started the Saudi Green Initiative, of course, in the early process, Сауди ногоон санаачлагыг эхлүүлэх үед анхны төслүүдийг засгийн газар санхүүжүүлж байсан. most of the projects are, Харин одоо төслүүдийн дийлэхийг хувийн хөвшил санхүүжүүлж, талууд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. of course, you know, Мөн иргэд сайн дураар хандив өгч, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих боломжтой тусгай сан байгуулахаар ажиллаж байна. donate and Иргэний нийгмийн байгууллагууд ч чухал үүрэгтэй. also civil society. Civil society Тэд орон нутгийн иргэдтэй ойр ажилдаг. Идвэх санаачлагтай учраа санхүүгийн их үүсвэрийг үр ашигтай зарцуулахад хувь нэмэр оруулж чадна. Иймээс хувийн хөвшил, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудыг зайлшгүй татан оролцуулах хэрэгтэй. to involve the community, you have to involve the civil society in the work. And the government, Харин засгийн газраас үйл ажиллагааг гэрчимжүүлэх хөшүүрэг болж, ажлыг зохих шаардлагын дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавихын зэрэгцээ, шаардлагатай урамшуулал, дэмжлэг үзүүлж ажилтгаа. Just yesterday in this morning, Prime Minister of Mongolia announced the during COP17 we attracted Энэ удаагийн баг хурлаар 23 улс орнуудад хэрэгжих төслүүдэд 129 тэрбум $1 хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсныг конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга ерөнхий сайдад мэдээлсэн байсан. Риядад болсон COP16-гийн дараах санхүүжилтийг бодит ажил болгох явцад амлалт хөрөнгө оруулалтыг ногоон угаалт болгон ашиглах зэрэг эрсдлээс ямар механизмаар хэрхэн сэргийлж байгаа вэ? you have to have policies that encourage Юуны өмнө байгаль орчин дээлтэй үйл ажиллагааг дэмжих бодлоготой байх шаардлагатай. new environmental law. Бид байгаль орчны шинэ хууль тогтоомж, зохицуултуудыг баталсан. So it's about engaging the private. Үүний зэрэгцээ хувийн хвшлийг татан оролцуулж, тэдэнд асуудлын шийдлийн нэг хэсэг байх нь яагаад чухал болохыг ойлгуулах хэрэгтэй. COP16-гийн үеэр бид газрын нөхөн сэргээлт болон ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд зориулж $12 тэрбум санхүүжилт татсан. Энэ нь тус хурлын түүхэндх хамгийн өндөр дүн байлаа. Энэхүү санхүүжилтийг хэд хэдэн санаачлагаар дамжуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, өдгөө 35 улс нэгдээд буй ойрхон орондын ногоон санаачлага, 35 countries as members. дэлхийн 70 гаруй хөгжиж буй оронтой хамтран ган гачигтай тэмцэх Риадын ган гачигт тэсвэртэй байдлын дэлхийн түншлэл, 70 мөн countries их хорийн газрын дэлхийн санаачлага багтаж байна. drought and the G20 global land initiative. Эдгээр нь газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр дэлхийн хэмжээнд бодит үйл ажиллагаа хэрэгжүүлэх үндсэн механизмууд юм.